Дидер телевизийн бүтээл. Зохиолыг бичсэн Виснер. Найруулагч Гүнтер Майер. Нэгдүгээр анги зүхтаасна. За буугараа. Алуу. За буугараа. Бус нь үзэг. За суугаарай. Чи энийг мэднэ үстэй тийм үү? Ойлголоо. Өмбо, сүүлчийн удаа анхааруулъя. 2 5 хүн 1 хүүхэд. Эмээ. Хэд болох вэ? Энд бичээстэй байна шүү дээ. Хараарай. Бусд нь үзэг. Алуу гараарай. Ямар амар юм бэ? Аава! Алуу босоорой. Дараагийнх нь. Нэг марк 30 мөнгө эмээ. Алуу, суугаарай. Ёстой хөгийн. За буугаарай. Алуу бууцгаагаарай. Нэг марк 30 мөнгө. За бас яаваа. Эмээ би байж чадахгүй нэ. За яав. Ашгүй нэг амархан хүн амтны хөлж татарлаа. Бусад улс амралтанд яваад гэтэл бид зам зураа амттан шимтэн идээд л эмээгийн цацтлаа идэхгүй юм шиг л амралтаараа эмээ уу туслах гэж анхандаа амлж чаад л дараа жил би дугуугаар тэнгис рүү явнаа. Яасан ч альчаа амтд вэ? Та нар бүр юу ч тоохоо болж сүнс чөтгөр игчтэр. Яасан бэ? Орой муу юм бүхэн амилдаг юм. Эд шидийн амтд чөтгөр шулмас бүгд сэрцээ. Үлгэрийн сайхан баатрууд. Харуу, чамд хэлээ үсттэй. Тэд тун ойрхон байгаа биз? Би манаач болж зогсъё. Үлгэрийн баатруудад хүрсэн бүхэн намалтгаа нээлгэндэ. Болж үз. Тэгвэл сайн юм болохгүй шүү хөө минь. Би ч баларх шахлаа. Хөөр юм нуучлаарай. За, энд хэдэн захилгаан багж байгаа. Хурууны үзүүр арил Хийцгээе. Эмээ хийнэ. Тэгэлгүй яах вэ? Үдээс хойш онгойно. таамэ эмээгийнхээ багшны зүгийг авчир. Юу? Үдийн хоол идэхгүй мүү? Өнөөдөр кекс хоол хийн. Тэгвэл би шүл хиймээр байна. 19-ийн төлхөөр 19-ийн төлхөөр хөөмнө. Чадах нь юу? болно. За алуу. Алуу. Өмбо, аса. Таами гарч идэнгээ шууд аса. Оле, чи үсэж гин үү? Нашир.
алив аваад өг. Маа. Өвөө, энэ гурав бусдаагаа нийцэхгүй байх тийм үү? Байх. Энэ гурав чинь маш эртний үзмэр болохыг та нар мэдэх үү? Энэ нөгөөдөлтэйгээ ямар шуухан байдалтай салахаас гүйцэтгсэн гэж санана. Тэд ихшин бүрд хоорондоо тохилцоодлоо байх шиг санагддаг юм. Ийм химэл юмнаас айн гэдэг утгагүй маа. Тийм биз дээ. Эднийг манай нүүрсний агуулгад тавьсан ч болно. Тэгвэл би за яах вэ гэж хэлэндээ. Тэгээд тэд надад Альберт чи эднийг сайн харж хамгаалаарай гэсэн шүү. Бас эднийг юугаарч битгий дутаагаарай гэсэн. Ингэж битгий яриа. Нэг цагийн дараа ажил эхэлнэ. Тэгээд юу гэж? Өнөөдөр тэгээ юу ч идэхгүй мө? Амттай байна уу? Амттай байгаад тийм үү? Яава бас л доо. Би амарч байгаа. Амарч байгаа гин шүү. Эртүрд цагт нэг их гялцэл болсон хаан байжээ. Үнэхээр мулгуу тийм биз? Тэр хаан нэг сайхан охинтой. Гэтэл тэр охин нь усан тэнэг амтан байсан болохоор 8 дугаар ангиасаа хасагдчихсан юм. Тэгээд ямар ч мэрэгжил эзэмшсэнгүй. Үгүй дээ, тийм биш. Тэр сайхан охин нь нэг хүнд шав орсон чинь тэр нь сүрлээр хүн хийдэг байж. Аа гэж вэ? Чиний нэр хэн бэ? Хэлэх дургүй байна уу? Хоньны гуй гэдэг үлээ? Эсвэл утсан хөлт үлээ? Сармагчны ирлэг үлээ? Өндгөн толгойд гэдэг үлээ? Гахаан хацарт гэдэг үстэй. Гахаан хацарт гэдэг чинь дүүж байна. Яг зөв. Эсвэл одоо хүн гэдэг юм уу? Юу нас ойлчихсан юм болоо? Өдийн хоол энэ торта агшаасан будаа. Хүн идэхийн аргагүй юм болоо биз? Дуугүй л идэ. Жаахан л түлэгдчихсэн. Жаахан гин шүү. Сайхан уу? Өөрөө амсаад үз. Эмээ өө хоёр бол амтрахад л идчихсэн. Ямар харагдаж байгааг нь хараач. Болооч дээ. Чамайг ямар харагдахыг чи харъя. За ажил байлаа. За ажил байл гэж шүү. Эрхэм шуламд нэг халбагыг төлөв төвшин одоо хүнд бас нэгийг болил та хөөе. Байл гэж юм. Бас нэгийг болооч дээ. Чи эндээс яваа. Ахаан тоороо минь чи бас нэгийг авмаар байна уу? Би чамайг яв гэж хэлсэн шүү. Энийг чамд энэнд бас нэгийг өгчих. Алуу. Яв. Ахаан тоороо минь алуу. Битгий үсэн дүргээд байл да. Надад өгөлдөө. Алуу эндээс яваа. Алуу нэгийг маачи. Та хоёр хамаг юм заан болгочихлоо. Өөртөө цэвэрлээрээ мэдүү. Алуу дахиад нэгийг. Алуу. Янцтай. Сайхан болж байна шүү. Чи битгий үсэн дүргээд байл да. Алуу дахиад нэгийг. Тэрнийг хараач. Харал та. Өвөө маань намайг яадаг байсныг та нар мэдэх үү? Тэр лав намайг би орчин үеийн өвөө учраас энийг дэвчиж өнгөрөөе. Энийг нэг цагийн дотор гэхэд бүгдийн цэвэрэл.
Энэ шулам нэг л учиртай болжээ. Тэнгэр минь гэж. Анх ямар янзтай байсныг чи харсан бол ухаан алдах байсан биз? Эднийг хаагас сагж орхиж болохгүй нэ. Энэ хөөрхөн амьтад галзуурах шахаж явцгаая. Ганц хоёр хям олж авъя. Тэгэхгүй бол идэх юмны бараа арахгүй. Мууц өндөг хийсэн юм уу хаашаа юм бэ? Гутмарын. Ямар муухай юм бэ? Мууц өндөг хийгээгүй. Би яах ёстой болж байна? Ус хэрэгтэй. Тийм бол би авчиръя л да. Би аваад ирье. Хөөрхий зайлвал. Ус гэж штэ ойлгож гин үү? Ойлгохгүй байна. Их ус хэрэгтэй. Ойлгож гин үү? Тэгээд болно гэж бодож гин үү? Тэглгүй яах юм? Эргүүдийн суллаад л болох нь тэр. Эмээ өвөө хоёр эргүүлж анхааралтай байх хэрэгтэй шүү. За, би бусдын янзлая. Чинь юу хийгээд байгаа юм бэ? Энэ муусаа юмнуудыг угаах гэдэл буцааж аваач. Эсвэл би уг авчирлаа шүү. Бөөн зовлон. Амралтаараа амар заяа үзэхгүй юм л те. Чамаас л болж байгаа юм. Цэвэрлжгээд байр байранд нь тавьчихъя. Ямар нэг юм болвол яах юм бэ? Тэнийг бяцхан жаал минтээ юу болох юм бэ? Нэг, хоёрын, гурваа. Дараагийнх нь. Хой, кекс, нашир. Альвэ хазна гэж бодоо юу? Эрдэлжүүл яах юм бэ? Тийм балаа юм битгий яриад ээ. Тами нашира. Чи холдоо. Энд хэцүү хүн байна шүү. Энэ инээдэмтэй биш гэж үү? За орхор. Ахайт минь. Болж өгвөл нааш ирж үзээч. Кекс, нашир. Хүүгэлдээ өгших яригтэй байна вэ? Баг зэрэгэл. За яа. Альвэ. Наашин. Дахиж хийхгүй. Аврах шиг сэлж байна. Эд чинь зүхтлаа штэ. Би имийг дуудъя. Эднийг алга болчихвол бид балар мэдтэй. Буцаач ээ. Буцаад ирээч.
Чи солиороо юу? Амар гаргалгаа. Хүүхдүүдийн амралт хэтэрхийх болохоор л ингэж байгаа. Энэ дүрсгүй хүүхдүүд намайг ер нь амраахгүй нэ. Чи чинь галзуураа юу? Би зүгээр л. Энд усанд орох хориотой. Гэхдээ тэд тэн цэж явна. Биднээс сухтаачихсан. Дайлв наашир. Тэднийг бид дорн гүйцнэ гүйцнэ. Болгоомжтой тэд ганцаараа биш үү шүү. Тэгээд та нараас хэн зүгтаасан юм бэ? Шулам үлэмж биетэн одоо хүн. Хэн гинэ? Шулам үлэмж биетэн одоо хүн. Зайл. Яасан галзуурсан амтан бэ чи? Зайлаач. Эсвэл би чамайг эндээс хүчээр буулгачих шүү. Та буцуул дээр дээ. Үлэмж биетэн бүдүүн хүнийг дуртай яаддгийг. Оо, тэд нэр зүгтчихлаа. Тэд нэр үнэхээр зүгтчихлаа. Эхлээд юм идчихээ. Өвөө минь хурдалж үз. Тэд алга болчихсон шүү дээ. За эхнээс нэр. Өмбо Тами хоёр зүгтаасна. Өмбо Тами хоёр бишээ. Тэднийг ус руу шидчихсэн. Жаалуудыг хэн ус руу шидчихсэн? Шулам авраг битэн бас одоо хүн. Шипрэ мөрөнд ингээд сэлж яваа. Яг ингээд сэлж байгаа. Юу? Миний үзмрүүд шипрээ сэлж явна гинэ? Одоо тэгэд бид яах вэ? Хурдхан зай болох хэрэгтэй. Эсвэл Та цагтаар яар л та. би гал команд руу эмээчин чамайг унтуулвал таарна. Надад итгэхгүй бол тэр хоёроос асуухгүй юу? Асууна. Гэхдээ ялах шалихгүй юмны төлөө цагдаа төв удах хэрэггүй. Гэхдээ тэд амилчихсан шүү дээ. За болж үз. Тэд одоо хаа байна? Бараа сураггүй болжээ. Бид тэдний барааг ахиж харахаас өнгөрсөн. Тэднийг барьж авах ёстой. Түргэл. Удаан дэс чи чадшгүй нэ. Ахайт минь төвчж үз. Бид модхон сансанта хүрнэ. Энэ хүнд хувцас саад болоод байна. За. Та чи нүгэн илбчин бицтэй. Ийм гүн усанд болохгүй. За, би тодорхой арга хэмжээ авъя. Эхлээд хэрэг явдлыг цагдаад ойлгуулъя. Тэр би хэлээгүй юу? Энэ явдал хөлөг онгоцонд саад учруулна. За тэгэхээр Кекс, чи цагдаад надтай цугачаад бүгдийг нэг нэгнгээр ойлгов. Тэд яг л тань шиг надад итгэхгүй дээ. Тийм ээ. Хүүхдүүд ямагт худлаа ярьж, томчууд ямагт үний ярьдаг гэж бодцоход. Өмбо Томи. Та хоёр эрэг дээр харуулдаж байна. Тэд урсгал уруудчих хөөн. Мэдлээ, урсгал тугдаж яваа гин шүү. Дэлхийн аврах шиг сэлж яваа. Би ерөөсөө ойлгохгүй. Ойлгоход бэрхээ. Гэхдээ амьсан гэдг нь үнэн байвал та яах вэ? Би та нараас салан отох нэ. Ахайт минь тийч үз. Бид таныг өргөхгүй. Хөөе. Чи болгоомжтой байж болох вэ нөө? Эхлээд тонхоо дараа нь явдаг юм. Энийг мэддэг юм уу? Уучлаарай. Та 3 хүн үзээгүйз. Нэг шулам, мангар амтэн, одоо хүн 3-ыг. Ийм донгоцохтой итгэхгүй нү? Энэ залхмаар хүүхдүүд амралтаараа хар чандах хөнгөө хэсглээрээ л ийм болтгийм. Удахгүй кино үзсээр байгаа л энэ шүү дээ. Энэ мотор эргэлтийн хүчээр ажилладаг үст тийм үү? Чи бас моторын талаар мэддэг байх нэ? Мэдгүй яах вэ? Таныг завтай байвал нэг юм гуйх гэсэн юм. Болно үсттэй. За тэгээд хэлээч дээ. Хэрвээ та завтай бол ойр зур яваад өгөхгүй юу? Яах вэ тгий л та. Аль нааш сууч. Тэгээд яг хааш явах юм? Энэ их хэцүү зүйл байгаамаа. Бид чухамдаа 3 амтан, нэг шулам, нэг мангар амтан, нэг одоо хүнийг ирж байгаа юм. Тэд чинь хум бол төврээд Александрийн талбай руу нэсчихсэн. Нэс айдал чи ичгээсэн мөдхөн завнаас минь хум болоод нэсэн одох болно. Нэс айдал хум болоод нэс айдал бүгд нэс айдал байна. За л хүмүүс энэ зогсох хэрэггүй. Жаахан цаашаа. За л Хэдхэн үзмрийн тухай асуудал байгаа юм л да. Та ойлгож үзвэл сайнсан. Театрын хүсэлтээр би өөр хэд хэдийг хийсэн юм. Одоо тэд яах гэж байгааг нь би таанч мэдэхгүй. Үлгэрт гардаг шиг хүмүүст муу үйл хийцгэн. Энэ ч л хэцүү зүйл байна та. Ийм юмтай бид өмнө таарч байгаагүй.
За бид ирж хайх үүрэг үгүй. Ингээд тэр хүүхч амьтад хөлөг онгоцны зам цаад болохгүй биз? За аль хүмүүс жаахан Би цаашаа. балсыг харагчиг хулгайлах гэсэн болов. Дэмий юм битгээр хямны мухлаг эвдэж орсон юм. Энэ зогс хэрэггүй одоо тарцгаа. Тарцгаа хүмүүсээ. 17 байна, төв хариу өгнө үү? Сайн санаад хүмүүс минь би яг турж өгөх нэ. Эдэмхий мангас минь дуугүй сэлж үзэх. Тэр. За. Хой. Годачин. Та чи яадаг ичгүүргүй амтан гэж вэ? Туслаарай! Туслаарай! Энэ намайг зогчлоо. Намайг зогчлоо. Ата чи өөрийн нэргүүлээд зөх. Өөрийн цог унгаа. Туслаарай! Уга! Уга! Туслаарай! 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 Давраарай! Туслаарай! 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 Хараач. Тэнд нэг арал байна. Тийм байна. Төмөр арал байна. Энэ лав. Осны шилтгэн бол та. Хараач. Харж байна уу та хоёр? Тэр цамхагтай юм. Энд бид аюулгүй. Энэ хэдэрхий өндөр юм байна. Чи одоо хонлоороо өдн гарч хана. Муу багш тайрцсан минь чи хаанд өртөөгөө мартаа юу? Жаал минь хайдаж үз. Хурслаа. Нуугцгаая. Нөхөр дэслэгч. Би эвэрүүл савсаруул байсан. Энэ үг үний юм шиг үгүйгүй. Тэд ердийн хүмүүс биш байсан. Эн чин юу тохиолдоо вэ? Та надад итгэж болно. Би 20 жилийн турш шипрэ дээр загасчилж байгаа хүн. Та битгий бачимдал да. Тэр гурван хүнийхээ гадаад байдлыг хэлээд өг. Ямар нэгэн зүггүй амьтал байсан биз. Утгагүй юм аа. Ангаргийнхны тухай ном зохиолдол байдаг юм шүү дээ. Тийм ээ тийм. Толгой нь бухих шиг том. Үс нь боржгар. Та харуул над шиг л байна. За. Тэр этгээд нэг л хачин жигтэй инээж байсан уу? Жигтэй хачин гэдгийг та ойлгож байгаа биз? Нэрэж ихтэй хэрэг байна. Бид гурав дахь нөгөө хүүхдүүдтэй холбоо тогтоох хэрэгтэй. Би тэнд яг юу болсон талаар тодорхой сонсхийг хүсэж байна. Нөгөө өвгний ачнаар 3 чихмэл тоглоом шифрээр рүү хайчихсан юм. Тэр 3 нь амьлаад гараад ирэх нь тэртэй.
Энэ бол жоохон тэрэл амьтад гэдгийг та итгэхгүй байна уу? Ердөөч үгүй. Баримтуудыг л харьцуулж үзэж байна. 2 дугаар анги хий үзэгдлүүд. Чи зүгээр үү? Зүгээр дээ. Чамайг нөгөө амьтад идчихээгүй байгаа л гэж бодлоо. Дими юм бишгээр тэд юу ч иддгүй юм. Чи яаж мэдэв? Би тэднийг харах шиг болсон. Хаана? Тэнд хуучин хүлэг онгоцны хэмхэрхий дээр авирч гарсан. Тэднийг очиж үзцгээе. Тэд аюултай байж магадгүй. Болохгүй бол би жуудагийн мэх хэрэглэн үлгэрт лав тийм юм байхгүй. Одоо бид чөлөөтэй болсон. Тэнийг талгаа. Тэд биднийг бүх хоосон анчин шиг мөрдөж мөшгөн. Бид чинь бүх хүн нэгдснээс ч илүү хүчтэй. Бид хөөр хилэлтэд норсон байна. Энэ юу ч биш. Эрхэм авраг бейтэн минь эн чин сайн хэрэг. Намайг битгий эрхэм авраг бийтэн гэж дууд. Олон зуун жилийн өмнө ээжийн минь дууддаг байсан шиг байна. Тэгээд чамайг хин гэдгийг? Отто. Хүмүүсийн тарчилган зовоох тамд би чамаас нэг их айдгүй байсан. Би ч бас адилхан хөгшин зөнөг шулам минь. Намайг Эмма гэдгийг. Эмма гэншо. Эмма. Чи ч бас хөгшин одоо. Одоо гинэ. Би та нараас хамгийн том нь. Тийм ээ. Чиний нэрийг бид хэлэх юм бол чи ууранда багтарч өгнө үз гэдэгт эргэлзэхгүй байна. За тэгвэл намайг Румпи гэж бай. Эрхэм найз нараа минь. Хүмүүс биднийг ахиж барих аргагүйгээр эв нэгдэлтэй байцгаая. Тэгэхээр энд хинч нэвтэрч чадахгүй. Өндөр хэрэм цайз барь. Дэгийг. Энд үү? Бидэнд цайз барих хэрэгсэл байхгүй. Тэнэг хүмүүс тэр хэрэгслийг мэдэхгүй. Хараахан үгүй. Тэдэнтэй яаж уулзвал зохихыг зөвлөцгөөе.